За би өнөөдөр та нартай энэ Тунис хэкл буюу Тунис сүлжилт гэсэн ийм бичлэгийг хийж үзүүлье. Энд бол одоо адилхан ийм дэгээтэй зүү байдаг. Тэгэхдээ энэ дэгээ зүү маань бол нэлээ ийм урт. Миний энэ бол 4 номерын зүү байна. Энэ утсаа бас одоо энэ 4 номерын зүгээр нэхэх ийм уртыг бол сонгож авсан ийм бага. За ингээд та нартай хэрхэн одоо энэ юг нэххийг одоо үзүүлье. Эхлэх нь бол мөн яг адилхан ингээд за би нэг 16 гогцоо авчлаа. За тэгээд энийг яаж эхлэх вөхөр зэрэг эндээс нэг гогцоо дэш нь явуулаад тэгээд дараачигаас аавна. Тэгтээ энийг бол энэ том зүү учраас жоох ингэж хариулгая хэвтэйхэн байдаг. Ингээд хойно холбооныхаа дээдлийн гогцоонд оруулаад ингээд сүлжиж чинь. За энүүгээр бол том юм дэрний уут ороолт тэгээ галтгооны алчуур өдр нэхэхэд бол тохиромжтой байдаг. Би ер нь ихэнхдээ галзуухны алчуур савны доор тавьдаг юм зөөлөвч энтер тиймнүүдийг бол нэгдэг. За ингээд зүүндээ одоо энэ маань ингээд бүгдийг ингээ хийчин нэг тал руугаа явахдаа зүүн гар тал руугаа явахдаа баруун гар тал руугаа явахдаа одоо энийгээ нэг тэгээд ингээд 2 орно. Ингээд явна. Энэ бол хамгийн одоо энгийн арга нь бас тэгээд энэс гадна олон өнгийн утас оруулаад гой хийж болно л доо. Бас хээ гаргаж болдог. Би зүгээр юм энгийн аргыг л одоо та бүхэнд заачих. Тэгээд та нар өөрснөө энэс ахуулаад өөрснийхөө сонирхлоор цааш нэг нэцтэй. За ингээд төгсгөлд нь нэг юм хойно холбоогоо дахиад холбоод авчихна. За одоо гарч ирэхээр нэг иймэрхүү явуулж ирлээ. За буцаагаад явахдаа бид нар энэ урт гарс утаснасаа гогцоодод аваад яваад энэ ингээ харахаар зэрэг энд ингээд ийм хөндлөн утаснууд гарч ирээд байгаа шүү дээ. Энэ утаснуудынхаа энэ доогуур нь зүгөө оруулаад тэгээд ингээд авна. Энэ жоохон бүдүүн утсаар нэхүүл их гоё болдог. Бүдүүн зүүгээр бүдүүн утсаар нэхвэл. За миний энэ бол 4 номерын зүү. Энэ утас маань одоо 4 номерын зүүнд таарах утас байна. Тунис сүлжилтийн аргууд гэдэг олон янзын аргууд байдаг л доо. Энэ бол минийх бол хамгийн ихнийх нь хамгийн амархан арга нь. За ингээд
үзэх юм бол нэг иймэрхүү харж байна. За энийгээ буцаагаад явахдаа бас адилхан эхнийхээ захийнхаа нэг ингэж аваад дараачихын ингээ хоёр-хоёроор нь холбоод ингээ явдаг. Миний энэ зүйл бол 30 см-ийн урттай зүү учраас ойрхон барихад айгүй хэцүү. Тэгээ би холоос бариад явдаг. Нэг иймэрхүү болж байгаа. Иймэрхүү болж байна. Тэгээ ардалдаа юм. Тэгээ энэ саргар юм шиг байгаа боловч эргүүлээд одоо. За бид нар одоо ингээд өөр өнгийн утас хийж үзүүлж болно шүү дээ. Эндээс өөр өнгөтэй утсаар оруулж хийж болно. За тэгэх юм бол мөн одоо 2-3 өнгийн утсаар хийгээд гоё өнгөтэй харагдуулж болно шүү дээ. Тэгэх юм бол бид нар ингээд нэг гоцоогоо авчихъя. Тэгээд энтэй гаргаад ирэх хэрэгтэй. Тэгээ энийгээ маш сайн цааш нь сайн чанга татчих. За тэгээ мөн адилхан төрөвчих шиг нөгөө энд байгаа доороос хөндлөн дээшээ гарсан утасныхаа дундуур оруулаад ингээд эхний ээлжинд бол энэ нэг ингээд нүхтэй юм шиг харагдаад байдаг. Тэгээд ингээд дээш нь нэхэд дуусгаар зэрэг бол энэ нэг тийм нүхтэй мухаа бол харагдахгүй гүргэр дээшээ жинхэнэ одоо сүлжээс хийсэн нь бол харагддаг. За ингээд сүлжийн хоноо холбоогоо нэгээр аавна. Тэгээд дараачихын дандаа 2-2-оор нь холбоод ингээ явна. Эхний ээлжин 100 гаар тал руугаа явахдаа бол товтон нөгөө бүх гогцооныхоо наадлын нүүрэн талд байгаа босоо шугамнаас аваад буцааж явахдаа ингээд 2-2-оор нь холбоод ингээ явж. Энэ одоо маш анхлан одоо юм нэхэж сурж байгаа хүмүүст бол маш их амархан байдаг. Амархан нэхэс тэгээ энүүгээр айгуу гоё ширээн дээрээ тавьдаг. Ширээний нарийнхан одоо юу тавьж болно. Өшөө юу ч хийсэн болдог л доо. Уг нь бол за ингээд дахиад нэг гаргаад үзье. Яг дандаа энэ наадталтайгаа энэ гарч ирсэн эднэрээс зүгээ цагвар нь оруулаад ердийн хоноо холбоо ердийн одоо ганц зүгээр нэхтэй бид нар болохоор энэ цаатлын холбоос юм уу эсвэл энэ дундуур оруулж бол авдаг штэ. Тэгэхээр зэрэг энэ болохоор түүнээс нэхэлтийн үед бол зөвхөн энэ дээшээгээ гарсан энэс бол аавна. Мөн одоо энийг хооронд нь холбоод зөрүүлээд өнгө оруулаад янз бүрийн хээ гаргаад ингээд нэхэх нь бол таны өөрийн дурын асуудал. Би зөвхөн энэ ихний техникийг нь л одоо та нарт зааж өгөх гээд ингээд 2 өөр өнгөөр авчлаа. За тийм ганц өнгөөрс нэгсэн л болно л доо энэ чинь. Би та нарт үзүүлж байгаа бичлэгнүүд дээр голдуу бол ийм бүдүүн утсаар үзүүлээд явж байгаа. Эсвэл за ингээд 100 гар тал руугаа явахаар бүгдээрээ ингээд одоо нэг юунда зүүндээ ингээд хогцоо болоод ороод ирдэг. За тэгээ эндээс харахад бол энэ харагдаж байгаа эдрийг л алдаж болохгүй энэ харагдаж байгаа нэг энэ дээшээ явсан энэ шугамнуудыг
Тэгээ буцааж явахдаа дандаа эндээс явсан юм шугамнаас авч байгаа учраас. За одоо тэгээд та нарт эхнийхийн 1 хоног холбоо аваад хоёрын 2-2-оор нь аваад ингээд явна. Дараачихын дандаа 2-2-оор ингээд мултлаад 2-2-ыг зэрэг мултлаад 2-ыг 1 яваал дахиж 1 зүгөө ороогоол 2-ыг мултлаад дахиж 1 зүгөө ороогоол ингээ 2-2-оор. Тэгээд хурдан ч нэхэгддэг энэ бол ийм нэхээс. За бидний нэхээс мань ийм болж ирсэн байна. За тэгэл дээрэс нь одоо өнгөө солиг гэвэл мөн дараагийнхаа өнгийг эндээс оруулж ирэл. Тэгээ буцаад энэ юунуудаа дуусны дараагаар бол нэхэж дуусчаад сайхан хүрээлээд юм уу эсвэл энэ захын сайхан. Одоо би хэлсэн шүү дээ энийг хөндлөн байгаа энэ болгоны дундаас л цаагуур нь оруулаад ингээд гогцоодод аваад юм. За энэ би одоо хоёр янзын нэг юм нэхэх техник, өнгийн утас оруулах техник, тэгээд уцаа таслахгүйгээр дараачийнхаа өнгийг оруулах техник ингээд би нэг удаагийн юугаар ингээд би та нарт 3 төрлийн юм болол үзүүлж эхлэе. Та нар тэгэл том жижиг өнгөнийхөө сонголтуудыг өөрснөө хийгээл ингээд цааш нь хийж болно. Хүмүүс за энэ мэтчлэнгээр ингээд нэхэд явах. Тэгэхээр наад талдаа болохоор зэрэг ийм урт ийм нэхээс юутай нүүрэн талдаа ард талдаа болохоор зэрэг ердийн одоо ганц зүгээр нэхээс шиг ингэж болол гарч ирнэ. За ингээд та нартай амжилт хүсье. Ямар ч аргаар бол одоо дундуур нь бас нөгөө өөр өнгөө ингээд сайхан хээ гаргаад алхын хэтэр гаргаж болно л та тий. Дараа нь би дараагийнхаа бичлэгээр та нарт ийм масок кроши гэдэг юм байдаг. Энийг бол зааж өгье гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол нэлээд одоо юм жоохон зураг эхлээд гаргадаг боддог юм байна. Энэ бол энэ түнис сүлжилт бол маш амархан, маш энгийн хин ч юу ч хийж болдог ийм нэхээс байдаг. Ингээд та нартай амжилт хүсье. Миний хийж байгаа энэ жижигхэн бичлэгүүд та нарт таалагдж байгаа бол лайк дарах юм уу эсвэл subscribe хийх мартав. Та нартай амжилт хүсье.